Ховд аймагт зохион байгуулж буй Говийн чин 2018 олон улсын сургалтад дадлага сургуулийн хүрээнд Монгол Америкийн аврагчид хамтран уулнаас уснаас эрен хайх аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Монгол Америкийн аврагчдын хамтарсан дадлага сургуультай онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Бадрал танилцсан юм а. Дадлага сургуульд онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай анги, эрэлж нохоон алба, нийслэлийн онцгой байдлын газрын нийслэлийн аврах 105 дугаар анги, Ховд Увс Баян Үлгийн Говьолтой Завхан аймгийн онцгой байдлын газар Америк нэгдсэн улсын Аляскийн үндэсний гвардийн 50 гаруй аврагч оролцож харилцан туршлагаа солилцсон юм а. Энэ удаагийн дадлага сургуульд анх удаа эрэлж нохоог ашиглан эрлийн үйл ажиллагааг зохион байгуулснараа онцлогтой боллоо. За энэ сургуульд бол манай нийслэлийн аврах анги 105-ын нэг бүлэг энэ ч явла хамрагдж байна. Үнэхээр одоо манай үндэсний аврах бригадын бас аврагч нар хамрагдж байна. Манай одоо нийслэлийн шилдэг тэргүүний аврагч нар энэ одоо дадлага сургуульд хамрагдж байгаагаар бас их онцлог юм аа. За дээрээс нь манай энэ сургуулийн үйл ажиллагаанд бол бас манай онцгой байдлын албанд бол шинээр одоо бас бий болсон нэг алба болоод манай эрэлж нохой алба. За энэ эрэлж нохой алба болоод бас одоо бүсчилсэн хэлбэрээр бол одоо нохоонуудаа бол сурагч багш нартайгаа бол давтан бэлдэж байгаа. Энд мөн ялгаа байхгүй манай одоо нийслэлийн аврах ангийн аврагч дэлгэр сайхан эрэлж нохоотойгоо одоо энэ үйл ажиллагаанд бол үнэхээр амжилттай болоод хамрагдж байна. Туршлага солилцох хамтарсан дадлага сургуулиар алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлж гамшиг ослын үед түргэн шуурхаа эрен хайх аврах ажиллагаа явуулах, нэр үдэгстэйг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлээр Монгол Америкийн аврагчид харилцсан мэдээлэл солилцсон байна.